Архины хэрэглээ хэрэг сэтэрч чимээгүй дайны хэмжээнд хүрсэн байна. 1939 болоод 1945 оны дайнд оролцож эх орныхоо төлөө тулдаж амнасаа алдсан хүмүүсийн тооноос жилөө сүүлийн хэдэн жилд архины замбраагүй хэрэглэнээс болж амнасаа алдж байгаа залуус олон болжээ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад цустай болоогүй ч архинаас болж жилдээ 2-3 мянган монгол хүн нас урж байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс ерөнхийлөгчийн тамгын газраас ерөнхийлөгчийн уриалгыг ажил хэрэг болгох зорилгоор архигүй аймаг болох журмын төслийг боловсруулсан байна. Үүнийг Архангай аймагт хэрэгжүүллээ. Тэгэхээр архи гэдэг бол үнэхээр манай монголчууд бидний амжилттай таарахгүй. Архи гэдэг бол залуучуудын өсөж өндөж байгаа энэ ургаж байгаа залуу настай нийцэхгүй ийм асуудал гэдгийг бол ерөнхийлөгч тав тоддоо хэлсэн байгаа. Тэгээд энэ архигүй Монгол гэж энэ уриалгыг гаргаснаас хойш Монгол улсын ерөнхийлөгч миний ширээн дээр архи байхгүй үүний оронд сүү байх болно гэдгийг бол орон даяар зарлалцсан тав хүн бүгдээрээ мэдж байгаа. За үүнээс хойш ерөнхийлөгч би бол одоо хөдөө орон нутгийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг. 10 гаруй аймгаар явлаа. Ерөнхийлөгчийн явсан газруудад Монгол улсынхаа ерөнхийлөгчийг одоо хөндлөж эдээ удааныхаа дээдийг өгтөө. Тэнд ерөөсөө архи хэрэглэхгүй байна. Архитай газраар орохгүй гэдгийг ерөнхийлөгч амлалтсан. Тийм ч учраас засаг дарга нар ямар ч байгууллагаар орсон. Ямар ч засаг дарга зоог барьсан. Тэнд бол архи байхгүй байна. 1990-ад оны үед ажлаа бүтээхийн тулд хүмүүс архиудаг байсан бол харин одоо үед энэ арга ард тоцорсон гэж ерөнхийлөгчийн зөвлөх ярьлаа. Тиймээс энэ журмын төслийг Архангай аймгийн удирдлагууд зүгээр нэг хүлээгээд авах биш ажил хэрэг болгох ёстой гэж үзлээ. Харин аймгийн болоод төрийн байгууллагын удирдлагууд нь ажлын байран дээрээ архи хизээч задлахгүй гэж нутгийн иргэдийнхээ өмнө амлалаа. Архитай тэмцэх хуулийг биелүүлэх зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр архи согтууруулах хундаа үйлдвэрлэж байгаа худалдаалж байгаа зэгүүдийг багасгах. Дээрээс нь одоо Монгол улсын тэмдэгтийн хураамжийн одоо хуультай холбогдуулаад архи худалдаалах, согтууруулах хундаа үйлдвэрлэх худалдаалахын аж ахуйн нэгжүүдийг жил төлөх төлбөрийг одоо нэмэлт төлбөрийг нэмэгдүүлж тэгээд дээрээс нь одоо сумуудад багуудад архихгүй байх тухай архи одоо худалдаалах асуудлыг багасгах тухай одоо тогтоол гаргаж баталсан байгаа. Архангай ер нь хамгийн бүх юмны анхдагч байх хэрэгтэй гэж ингэж ойлгож байгаа. Архангай бол сайн юмны анхдагч байх хэрэгтэй. Энийг бол одоо сайн юмаа хэрэгжүүлнэ гэж ингэж дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд монголчууд эдийн засаг болоод эрх чөлөөний хувьсгал хийж чадсан. Харин одоо оюуны хувьсгал хийх цаг болсон гэдгийг архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагын хэлж байсан юм а. Учир нь хүний зүрхийг машины мотор гэж үзэх юм бол моторондоо хортоо ус хийгээд байх уу аль эсвэл тос хийсэн дээр үү гэдгийг ухаарах цаг болжээ. Яагаад өнөөдөр бид хүнсний бүтээгдэхүүн гэдэг өнөөдөр хорхоцсон байгуу шиг нэг архийг хэрэглээд өнөөдөр тархиныхаа эд эсийг хүүлээд байна гэж. Архийг нэг удаа уугаад гүн согтох юм уу? Тасах гэж ярьдаг биднес. Тэр тохиолдолд хүний тархины 8,000-аас 20,000 эд эс ахиж сэрхихгүйгээр байдаг. Тэгвэл хүний бие организмд 3 тэрлэн эд эс өдөрт өгөхөд тэр 3 тэрлэн эд эс сэргдэг бол тархиныг бол хязгаарч ахиж сэргдэг. Ийм учраас өнөөдөр Монгол орн архин дарлуулаад байна уу даа гэж. Өнөөдөр байшингийн болонд байх хүнсний дэлгүүр болгонд архи зарж худалдаж байна. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд архийг хүнсний бүтээгдэхүүнээс ялгаж авч үздэг болсон байна. Тиймээс архи зардаг дэлгүүр нь тустай байдаг гэлээ. Учир нь архи хорт бодсонд тооцогддог болсон. Тэгэхээр монголчууд ч гэсэн үүнийг ухаарч эдээний дээж биш хор болцоход байгааг хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Баццэг Мөнгөн Шаганар мэдээллээ.